Сайн байцгаана уу хүмүүс. За бүгдээрээ газар зүйн хичээлийнхаа хэрэгэлтгүүнийг бэлтгээд хичээл эхэлцгээе. За багш нь хичээл эхлэхээс өмнө та бүхэнд дараах зургийг ажиглуулъя. За зураг тэмдэглэсэн объектуудыг ажиглаж нэрлээрэй. За багш нь дэлхийн физик газар зүйн зураг дээр 4 төрлийн объект өгсөн байна. За та бүхэн дор дороо сайн ажиглаарай. За эхний объект бол байгаль нуур. За Каспийн тэнгис, Сүнсэн тэнгис, Титикака нуурууд байсан байна. За тэгэхээр эдгээр дурдгцсан объектууд маань бүгдээрээ нуур байна. За байгаль нуур бол дэлхийн хамгийн гүн нуур 1620 м. За Каспийн тэнгис хамгийн том нуур. За Сүнсэн тэнгис хуурай гадаргын хамгийн гүнд орших. За мөн дээрээс нь хамгийн их давсчилтай нуур. За Титикака нуур бол хамгийн өндөрлөгт оршдог юм нуур байна. За тэгэхээр яагаад эдгээр нууруудын давсчилт, за мөн талбай хэмжээ, за гүн, үүссэн өндөр зэрэгээрээ ялгаатай байгаа юм бэ? За та бүхэн дор дороо таамаглаарай. За тэгэхээр бүгдээрээ эдгээр асуултад хариулцгаая. За өнөөдрийн хичээлийн сэдэв бол нуур. За бид нар нуурын тухай 8 дугаар ангийн газар зүйн хичээлээр үзсэн байгаа. За нуур бол мэдээж хонхор газар тогтсон, далай тэнгистэй ямар ч холбоогүй. За экологийн өрмөц орчныг бүрдүүлсэн хуурай газрын усны нэг төрлөө. За нийт нуурын талбай бол 2.7 сая км². За үүн нь бол хуурай газрын 1.8%. За усны эзэлхүүнийхээ тэг зууны 16%-ийг бол нуур эзэлдэг байна. За нуурын шин чанарыг илэрхийлэх гол үзүүлэлтүүдийн талаар энэ хичээл дээр судална. За эхний үзүүлэлт бол нуурын хотгорын гарал үүсэл байна. За тэгэхээр нуурын хотгорын гарал үүслийн 6 төрлийг одоо бүгдээр авч үзье. За хамгийн эхний нуур бол тектоникийн гаралтай нуур байна. За тэгэхээр тектоникийн гаралтай нуурыг зургийг ажиглах юм бол тектоникийн гаралтай нуур маань тектоникийн хавтангуудын зүрх хөдөлгөөн, за мөн атраш хөдөлгөөний үр дүнд хонхорт үүссэн нуурыг бол тектоникийн гаралтай нуур гэж байгаа. За тэгэхээр тектоникийн гаралтай нуур маань дэлхийн хэмжээний томоохон нуурууд болох за байгаль, хөвсгөл, танганик, за Африкийн их рифтийн хөндөд үүссэн томоохон нуурууд байдаг. За дараагийн нуур бол мөсөлгийн гаралтай нуур байна. За мөсөлгийн гаралтай нуур маань мөсөлгийн илэгдэх одоо эвдрүүлэх үйл явцын үр дүнд үүссэн хонхорт мөсөлгийн ус хайлж үүссэн нуурыг бол мөсөлгийн гаралтай нуур байна. За энийг бол дэлхийд одоо Виннипег за мөн мянган нуурын орн гэд нэрлэгдэх Финлянд орчмын нуурууд бол мөсөлгийн гаралтай нуурууд байдаг. За дараагийн нуурын төрөл маань галтуулын гаралтай нуур. За энэ зурган дээр ажиглах юм бол галтуулын гаралтай нуур маань 2 янз байдаг. За энэ зурган дээр галтуулын дэлбэрэлтээс үүссэн лав маань урсгал усыг тодорхой хэмжээнд хаасны үр дүнд үүссэн нуур. За мөн галтуулын өрх тогоонд үүссэн нуурыг хэлж болох нэ. За дараагийн нуур бол усны эрозион болон хуримтлалын гаралтай нуур байна. За ус маань тодорхой хэмжээний эрдэс бодисыг одоо илэгдэж эмтрэлд оруулдаг. За ингээд голын голдрлын өөрчлөлт хөдөлгөөний үр дүнд тасарч үлдсэн нуур маань бол усны эрозийн хуримтлалын гаралтай нуур ах нэ. За 5 дахь нуур маань цөмөрлөлийн буюу карстын гаралтай нуур. За өөрөөр хэлбэл усан дуусамтгай чулуулгууд, жишээлбэл шохон чулуу гэх мэт чулуулгууд усанд уусны үр дүнд газрын гадарга маань доошо цөмөрч, за тухайн хонхорт нь тогтсон нуур бол цөмөрлөлийн буюу карстын гаралтай нуур ах нэ. За хамгийн сүүлийн нуур бол салхин гаралтай нуур байгаа. За энэ салхи маань тодорхой хэмжээний хэмэгтэс материалуудыг зөөж илэгдэлд оруулж хоримтлуулдаг. За тэгэхээр салхин гаралтай нуур маань салхины үйл ажиллагааны үр дүнд үүссэн хонхор тогтсон нуур ах нэ. За тэгэхээр нуурын гарал үүслийн талаар бид нар судаллаа. За дараагийн гол үзүүлэлт бол нуурын морфометр үзүүлэлт байгаа. За нуурын морфометр үзүүлэлт нь нуурын хэлбэр, за нуурын урт, өргөн, за гүн, эргэн шугамын урт гэх мэтлэн үзүүлэлтүүд ордог. За бүгдээр энэ нуурын морфометр үзүүлэлтийг Google Earth програм ашиглан за хөвсгөл нуурын жишээн дээр тодорхойлсон бичлэгтэй танилцъя. За Google Earth програмаас хөвсгөл нуур гэдээ хаяа. За хөвсгөл нуур гэж яхаар хөвсгөл нуур маань гарч ирж байна. За хөвсгөл нуурын
морфометр үзүүлэлтийг хэмжицгээе бүгдээрээ. За эхлээд өсвөр нуурынхаа өргөнийг хэмжиж. За өргөн нь бол ойролцоогоор 36 км орчим байна. За ингээ хэмцэн үзүүлэлтүүдэд нуурын өргөн гээд хадгалчихна. За дараа нь өсвөр нуурын уртыг хэмжиж. За өсвөр нуурын урт маань ойролцоогоор 136 км орчим байна. За мөн нэг гол үзүүлэлт болох эргэн шугамын уртыг бүгдээрээ полигон ашиглан Google Earth програм дээр зурглах боломжтой. За та бүхэн өөрийн орны аль нэг нуурын морфометр үзүүлэлтийг Google Earth програм ашиглан хэмжээрэй. За нуурын усны баланс. За нуурын усны баланс маань мэдээж орлого зарлагын харьцаагаар тодорхойлогддог. За ихэнх нуурын усны баланс бол тэгтээ тэнцүү байдаг. За нуурын орлогын хэсэгт бол за нуурын гадаргад унах хурд унц. За нуурын орох гадаргын урсч буюу одоо энэ цутгаж байгаа энэ голууд. За мөн нуурт орох одоо гүнний урсц орох нэ. За зарим нуурууд бол гүнний усаар тэжээгдэг. За зарлагын хэсэгт бол нуураас гарч байгаа ууршилт. За нуураас гарах урсц буюу энэ нуураас их авж байгаа голууд. За мөн нуурын ороолын гүнний усанд орших шүүрэлт. За мөн нуурын эзлэхүүний өөрчлөлт гэх мэтчлэн зүйлүүд нуурын усны балансд орно. За тэгэхээр нуурын усны баланс өөрчлөгдөхөд мэдээж одоо орлогын харьцаа нэмэгдэхэд нуурын усны түвшин нэмэгдэнэ. Зарлагын харьцаа нэмэгдэхэд бол нуурын усны түвшин багасах нэ. За дараагийн чухал үзүүлэлт бол нуурын усны химийн горин байна. За нуурын усанд бол олон төрлийн эрдэс бодисууд бол агуулдаг. За тэр дундаа усны найрлагд бол натрий холоор, за магний холоор, кальций СО4 гэх мэтчлэн одоо давсууд зөнхөлдөг бол за эдгээр давсуудыг бид нар одоо хүнсний хэрэглээ болон эмчилгээний жумаар бол хэрэглэдэг. За нуурын усны давсалтын байдлаар бол дөрвөн хэсэгт ангилж байгаа. За эхнийх нь цэнгэг нуур. За энэ бол 1 промил хүртэлх давсалтай нуурыг бол цэнгэг нуур гэх юм байна. За мөн 1-24.7 промил давсалтай нуурыг бол давсархаг нуур. За 24.7-оос 47 промил давсалтай нуурыг бол давстай нуур. За 47 промилоос дээш бол шорог нуур хэмээн үзнэ. За энд давстай нуур болон цэнгэг нуурын заагийг 24.7 промилаар тогтоосон байгаа. За бүгдээрээ энэ хүснэгтийг ажиглах юм бол за цэнгэг ус бол давсчилт тэг буюу цэнгэг ус маань хөлдөх температур бол тэг градус. За мөн хамгийн их нэгттэй байх температур нь 4 градус байд юм байна. За тэгэхээр давстай нуур цэнгэг нуурын зааглаж байгаа 24.7 промил дээр бол хөлдөх температур болон хамгийн их нэгттэй байх температур хоёр маань бол ижилхэн байх нэ. За нуурын мэдээж давсчилт ихтэй нуураас бол давс улбарлаж байгаа. Монгол оронд бол одоо их давст нуур, сангийн далайн нуур. За мэдээж сүнсэн тэнгис бол одоо хамгийн их давсчилттай нуур байгаа. Энэ бол 1 литр усанд 315 г давс эсэнтэй тэнцэх ийм их давстай нуур байна. За нуурын усны дулааны горим. За мэдээж нуурын усыг дулааны горимоор бол тропикийн сэрүүн туйлын гээд 3 төрөл хувааж байгаа. За энэ дундаа сэрүүн бүсийн нуурын дулааны горим бол их өвөрмөц байдаг. За жишээлбэл сэрүүн бүсийн нуурын зуны улиралд бол нуурын гадаргуутай температур өндөр байхад за нуурын гүнлэгөө температур бол буурч байна. За ингээд явандаа намрын улирал болоход нуурын гадаргуугийн температур маань буураад за өмнөх слайдн дээр гарсан 4 градусын температур хүрэхэд ус маань хамгийн их нэгттэй болж байгаа. Тэгэхээр их нэгттэй ус маань доошоо бол сууна гэсэн үг. За тэгээд доороос нь мэдээж нэгт багтаа ус бол дээшээ гарч ирээд за ингээд нуурын ус маань бүгдээрээ ижилхэн 4 градусын температуртай болох нэ. За мөн өвлийн улиралд бол нуурын усны гадаргын хэсэг бол хөлдөнө. За ингээд нуурын усны гадаргын ус маань хөлдөөд доошо температур маань бол 4 градус хүртэл нэмэгддэг байх нэ. За мөн ингээд хаврын улиралд маань хөлдсөн ус маань гисэж за мөн нөгөө нэг 4 градусын температур түрэхээр ус маань хамгийн их нэгттэй байдаг учраас доошлуулж ингээд нуурын хөдөлгөөн маань явагцаар байгаа 4 градусын температуртай ижилхэн болох нэ. За энэ үеийг бол гомотерм үе гэж нэрлэж байгаа. За нуурын усны эколог бол өмнөх дурдсанчлан нуур бол экологийн өрмөц орчинд бүрдүүлдэг ийм экосистем байгаа. За тэгэхээр нуурын усны экологийг бол нуурын тэжээлтэй холбож тайлбарлаж байна. За нуурыг тэжээлийнх нь хувьд бол дөрөв ангилж байна. Сайн тэжээлт нуур, за мезотроп буюу дунд зэргийн тэжээлтэй нуур, олиготроп нуур, за дистроп буюу шим муут нуур гэж ангилж байна.
За мэдээж тэжээлийн бодисоос шалтгаалаад тухайн нууранд амьдарч байгаа амьтан ургамлын бол харьцаа бол энд ингээд харагдаж байна. За 7 дахь үзүүлэлт бол газар зүйн тархалт нууржилт байна. За бүгдээрээ энэ зурган дээр ажиглая. За дэлхийн бөмбөрцгийн аль хэсгээр нуурын тархалт их байна вэ? За та бүхэн дэвтэртээ дэлхийн бөмбөрцгийн аль хэсэгт нуурын тархалт их байгааг харж бичээрэй. За үүнээс харахад бол Хойд Америк, за тэр дундаа Канадын одоо зүүн хэсэг, за Скандинавын хойг, за тэгээ Евразийн хойд хэсэг гэх мэтлэн газрууд бол нуурын тархалт бол өндөр байна. За тухайн орны нийт талбайг нуурын талбайд харьцуулсан үзүүлэлтийг бол нууржилт гэж байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл тухайн орны нийт талбайд одоо хэдийн хэмжээний нуур ноогдож байгаа вэ гэдгийг бол нууржилт гэсэн үзүүлэлтээр гаргаж ирэх нэ. За сүүлийн жилүүдэд бол нуурын талбай болон тоон өөрчлөлт бол маш ихээр багасч, за нуурын экологийн асуудалд бол эрсдэлтэй байгаа. За тэгэхээр нуурын талбай өөрчлөлтийг геоорон зайн дүрслэл ашиглан за дараах нуурын жишээн дээр бүгдээрээ судлая. За эдгээр зурагт бол арал нуурын талбай өөрчлөлтийг харуулсан байна. За энэ бол сансараас авсан зургаас бол 1977 онд арал нуурын талбай маань ийм байсан бол 2013 онд бол ийм болсон байна. За тэгэхээр арал нуурын талбай багасхад нөлөөсөн хүчин зүйлүүдийг та бүхэн дэвтэртээ тэмдэглэж бичээрэй. За одоо 2020 онд бол арал нуурын талбай хэрхэн өөрчлөгдөж байгаагаас бодох нь байна. За тэгэхээр нуурын ус бол мэдээж арал нуурын талбай багасна нь бол нуурын ус тэжээлгүй болсон. За мөн хүний буруутай үйл ажиллагаа, за дээрэс нь газар тариалан, дэлхийн дулаарл, за мөн улс төрийн буруу шийдвэр. За тэгэхээр арал тэнгис маань 1940 оноос эхлээд хөнгөн тариалтанд усжуулах системийг оруулж ирэх зорилгоор одоо арал нуурын гол одоо тэжээл болох Амударья, Сирдарья гэсэн хоёр мөрний усны урсгалыг бол салаалж, за энэ нуурын тэжээл маань маш ихээр одоо хомсдож ирсэн байна. За тэгэхээр гэрийн даалгаварт бүгдээрээ геоорон зайн дүрслэл ашиглан, за Өмнө Говь аймагт орших улаан нуурын талбай өөрчлөлтийг судлан, за өөрчлөлтөнд нөлөөсөн гол зүйлүүдийг тодорхойлно. За хоёрдугаарт мөн өөрийн нутагт орших аль нэг нуурын морфометрийн үзүүлэлтийг судлан дэвтэртээ тэмдэглэнэ. За өнөөдөр бид нуурын шин чанарыг илэрхийлэх гол үзүүлэлтийн талаар судлалаа. За та бүхэн гэрийн даалгавартаа илүү лавшруулан подкаст хичээлүүдийг судлан гэрийн даалгавраа амжилттай сайн гүйцэтгээрэй. За анхаарал хандуулсан хүүхдүүдэд баярлалаа.